Hi guys, hello байна. Өнөөдөр надтай date хийцгээе guys. Одоо гарах гэж байна. Хамцуг date хийцгээе. Гин тийм ярсан ч амин сайн байна. Йоо, миний доо яана. Яг цагаан сараас ханаа түрээд тэгээ цагаан сарын үед яг найз нартай хоол идээд тэрний дараа өдрөөс халуураа танаа түрээ бүр ингээд уулаагаад хамар одоо бүр аим шиг бит болсон guys. Өмнө видео шиг ташин шиг тийм биш. Амар бит болсон. Тэгээ тэрний дараа 3-4 хоног гэрээсээ гарах чадахгүй бүр амраал байсан. Би болоод одоо жоохон зүгээр болсон байхгүй. Тийм бай. Одоо жоохон зүгээр болсон хараа. Өчтөр эмэргээш явж ирээд бас 3 хоног нэг хичээсэнсэн. Өнөөдөр амар гадуур гоё хараа. Үзэсгэлэн явъя гэж бодлоо хамаа хэлээ. Ангог руу ирчихлээ. Явж байгаа нэг юм үзэсгэлэнд ирчихлээ. Яа, яаж чадахгүй. Түр харчлаа сая. Тийм том газар бол ишээ. Тэг яагаад өнөөдөр ангогт ирсэн бэ гэвэл сарын хамгийн сүүлийн 7 хоногийн 3 дахь өдөр. Тэг өнөө айлгээд үзэсгэлэн өнгөө үзэж болдог. Эсвэл кино кадрч кино жоохон хямдардаг. Тийм байд. Тэг өнөөдөр яаж аваад 2 сарын 25 сүүлийн 7 хоногийн 3 дахь өдөр болохоор өнөөдөр амарч аим шиг явъя гэж бодсон. Тэгчээд талхаж энэ хардаа. Вау. Ийм нэг юм хийцэн бэ. Яа, гадаа амар гоё болоод гоё яана. Чингис гадаа амар. Оо. Энэ яг ангуугаас жоох алхал байдаг. Энд ч зэр үзсэн. Солигдол байдаг. Хах тент ингэ зураг мураг авт юм шиг ш тэ. Хөөрхий. Өчтөр жоохон даргүйс ахгүй. Тэг өчтөр тийм өнөөдөр аим гоё нартай шүү дээ. Ой. Эдээ дуу сайн гарахгүй байгаа юм чи байкаар ярьж заяа. Яа видео ямар санаас тэ. Одоо хүртэл амар ханаа төрц хавар амар төрц. Дуу жоохон санаа. Тэ юу бич байгаас тэтгэлээгээл жоохон юу яруул одоо ярьж байгаа дуу бидний чихэн сонсогдохгүй жоохон хол сонсогдоод гэдэг ч юм уу тэ. Хавар амар төрц. Тэг өчтөр эвэргээш яваад ирсэн шүү дээ. Тэг яваад ирэхэд бүр толгой амар өвдөд. Хавар битүүр тэгдэж штэ тий. Тийм бай. Тэг бүр хэдэн хоног аварсан guys. Цагаан сараас эхлээд цагаан сар яг нэг өдөр дайстартай хоол идээд тэрний дараагаас яг өвдөж эхлээд тэгээ бүр видео дарж чадаагүй. Тэг өнөөдөр ийгэж дарж байгаа байхгүй юу? Тэвч өнөөдөр амар тусаад ийгэж муухай гэж хэлж болохгүй. Би өвдөж байгаа шүү. За юу. Солонгост бол цагаан сард юу идэг вэ гэвэл яг гэр бүлээрээ л байдаг аахгүй юу. Аав ээжидээ очиод ивэ өөдөө очиод тэгдэг. Тэгээ тэд юу бидэл авраал тийм байт. Тэгээ би яг Монголоос тэртээ Монгол хоол идээд тэгэж амарсан. Өмнө жоохон байхдаа манай аав ээж хавцаг Солонгост байхад бол ийшээ тийшээ манай аав ээж найзын гэр гээл те аавын ихчийн гэрээ гэл зөндөө очижсэн. Одоо тийм байхгүй бол амар гоё амарсан. Ийм уугаад байгаа. Яа энийг видео тавьж чадахгүй те. Энийг сонсвол ямар туу сонсогдох вэ мэдэхгүй байна. Бүр амьсгалж чадахгүй гэж битүүрч байгаа байхгүй юу. Бид ямар
Тэг ийм уугаад байгаа. Ийм удуугаа бүр 7 дог болцоо. Тэгээ жоо зүгээр болцоо байхгүй. Бүр анх халуураад тэгжээс. Тэр үедээ гэртэл байж бас хэцүү штэ. Гэртэл бас би байж чадъя байлээ. Гэртэл байж агаад жоо ёо ингээд жоо зүгээр болоод би жоо зүгээр хэд хоодыг дараа 2 хоодыг дараа зүгээр болоод тэг бадаа гэрээ арталт уул байдаг байхгүй. Уул гараад. Тэгэл гэртээ гал уул гараад гэртээ гал тэгсэн. Тэг өгөөд аяр гоё энержитэй лайв бай хийгээл гоё сонирхолтой видеосууд дарбаар л та. Тэгвэл би хавар өтөрөөд бүр рилс дарж чадахгүй. Өнөөдөр гоё үзлээ үзээд гоёор хөөхөр кофе шоп явъя гэж бодчих. Өөдөө би чадвал гоё зураг дард газар ч гэсэн яваар л та. Энэ ойрхон байдаг байлээ хөрх газар. Скол чити пиаши бас хийж үзвэрээс. Хавал яваад үзв. Яа игээ суусч амар гоё да. Хөдөлмөргүй guys. Ээчлээ. Шууд өшт юм байна. Зураг дарж болно гинэ. Энэ артлын хүн юм те. 진짜. 자, 잉글리. English olsun guys. Forecast. English. Цас шиг тий. Байхгүй юм шиг тий. Яваа. Раст. Whoa. Okay. Team band. Хамиг л үзээд байх уу те? Forecast. 3 өдөр болоод. Энэ харж байгаа 매월 마지막 수요일은 문화가 있는 날입니다. гэж ийм байдаг аахгүй. Алтай би яг тийм цугаад эхэлжсэн шүү видеога. Үзээ дээрээ. 3 үзсэн, гурвуулангийн үзчихлээ guys. Тэгээд нэгтийн үзсэн чи өмнө нь үзсэнтэй амар адилхан байдаг. Тэгээд юу юм үзсэн юм биш үү? Гисэн чинь амар сонирхолтой байсан. 진짜 амар хөөрхөн сонирхолтой байсан guys. Тийш орвол ийсгээл гიშгэж болно. Харагч нэг өнөр амар гоё. Амар гоё сонирхолтой. Энэ нэг юм биш биш болно. Энэ юу гэдэг вэ guys? Тэр хандлуу ингээ харцаагаас суудлахгүй юу? Ингээ жоохон ганцаараа яж болдог. Ойлгосон үстэй. Ганцаараа уцаарладаг ч юм уу юм хийж болдог. Ийм бүр хийж шиг. Ийм сууд. Бодлын ийм хаан. Хөрхөн анстай guys. Тийм шүү. Өнөөдөр тэр ингээд өнгөө тэр 3 өдөр болоод гэр бүлээр амир зөндөө ирсэн. Энэ бол хөрхөн кофе шоп guys. Хөрхөн том байгаас. Миний хувцсыг танилцуулъя.
Elephant таах юм. Энэ шил Blue Elephant-ны шил. Тэгээд хар Black Church. Тэгээд 823 гинжээс үнд. Тэгээд Зарагийн гутал. Энэ хар Black Church-ын амир хөөрхөн аст тий. Энэ бүстэн ингэж болттой болоод ийм албаар урт. Хөөрхөн аст guys pointтэй. Тэгээд neckline нь юм. Зүгээр танилцуулбар эс. Тэгээд миний хар пальтой Blue Elephant-ны sunglass гэх. Чод жоох алхацгаая. Хамт зүг жоох алхацгаа. Одоо амар гоё нэ тий. Юу ханаа л төрөөгүй байгуул бүр гоё. Бүр гоё хамаагүй шиш ингэж ярьцаах тий. Нэг тус сонсож байгаа лу. Энэ Baskin-Robbins guys. Baskin-Robbins гэж айскримны газар юм бүртлээ аль дээрээ ингэж дотор. Яа гэвэл энэ бүхчүүн дотор байгаа юм чаа. Гэт бүх жоохон салбарнууд аль дээр ингэ гэрээ стилтэй. Өө үзэсгэлэнээ үзчихэд Itaewon явах уу гэж бодсон аахгүй. Itaewon-ы Ханнамд байдаг гоё кофе шоп дуртай болоод тэг чаа зүгээр заа зин ярих кофе шоп явъя гэж бодоод. Яг нэг хүн намайг яа дулаарсан ч гэсэн гээд болгоомжтойгаараа ханаа болгоомжтойгаараа гэж нэг хүн яг надад тэгэж хэлсэн чинь тэг тэр өдрөөс би ханаа төрсөн. Амар. Тэ. Уг нь бол 3 дахь өдөр шүү дээ. Гэсэн үргэлжлэл хүн тий. 3 сар болоо болоод тэгж байгаа болов. 3 сар болоо бас бүгдээрээ сургууль явах юм чи. Хөнгөө явах юм болов. Гэж бодож. Одоо амар гоё хөнгөө. Би тийшээ чигээр явж агаад Artist Bakery гэж талхны газараас талх аваа гэртээ хайрж ийсэн ахгүй юу? Өмнөд биелүү дээр. Тэр Artist Bakery гэдэг чинь амар нэртэй байсан тэр үед. Тэрийг заа waiting хийж идэг. Одоо ч гадаад хүмүүс амар зөндөө хүлээгээд байгаа. Тэгээ Солонгос дотор энэ дарга амар асуудалтай байсан ахгүй юу? Энэ яг Artist Bakery гэдэг талхны брендний дарга энэ Artist Bakery-ийн өмнө Bagel-ний бас London Museum Bagel гэдэг салбарыг нэгээд тэр салбар нь амар сайн болоод хүмүүс бүр заавал хүлээж идэг болдог. Тийм. Тэг дотор нь ингээд талгач биш дарганы стил, хувцсны стил, тэр кофе шопны стил, дизайн нь амар хөөрхөөс аахгүй юу. Бүгд тэр амар ингээд дуртай байсан. Тэг тэр сайн болоод тэрний дараа нь Artist Bakery-гээс салбар нэгээд хийсэн чинь тэнд ажиллаж байгаа ажилчин амар зөндөө ажиллаад үхээд тэрнээс болоод бүр амар ньюстэй гарч ирсэн. Тэр дарга гэдэг их чинь бас амар стилтэй хөөрхөн хичээсэн. Тэр хичээсэн гэж шууд байх болсон. Тэг энийг гадаад хүмүүс мэдгүй шүү дээ. Ямар асуудалтай байсан, яаж юм болсон. Мэдгүй бол гадаад хүмүүс амар зөндөө хүлээгээд байгаа юм. Солонгос хүмүүс бол албаар одоо энэ шиг бүр орохгүй болсон. Амар нэртэй талхны газар. Яа түлээд байгаа юм бол мэдгүй. Хүлээж орно гинэ. Би 11-т гин 10 минут хүлээх ёстой гэхээр зүгээр явлаа. Өнөөдөр бол талах заавал авч идэн гээд бодлайхгүй болоод миний одоо явж байгаа кофе шоп зөндөө үг таалгаа. Хөнгөө байгаасаа гэж бодчих. Гоё яг гоё цагаан дээр би суудал байгаасаа гэж бодчих. Байгаасаа
Яагаасаа. Нэг ч явж байгаагүй аль дээр хэдэн жилийн өмнө нэг удаа явж исэн юм шиг. Одоо зөндөө байвал яа юу ч шаашаах уу. Монголоор зөндөө юм тайлах гэж бодож байна. 7-8 давхрын дахгүй юу. Нэг чангдаг гүн явуулталтай байдаг. Гэтэл ангу геог төр богол амар ойрох. Тэгээ 7-8 давхар болоод view амар гоё guys. Одол суудлаа барьчихлаа. Уг 8 дээд л тохиорт яг ингээд цонхны уртал суудлаа байсан чинь тэнд хамаагүй юм барьж болохгүй юм шиг бүгдээр амар байхаараа доошоо жоохон ширчлээ. Одоо юм байгаа байхгүй юу? Яг энд ингэж гоё тэ өглөө эрт ирээд хийх юм хийвэл бас гоё юм байна. Хөөрхөн газар байна. Тийм байна. Одоо кофе шоп дээрсэн байна. Гоё үзлэнэ үзчихэд тийм байна. Гадуур амар хүссэн байна. Дээрээс гадаа амар халуун байна. Тийм кофе шопчс халуун байна. Тэгээ нэрээ сая артист бэйкер ярьжсэн шүү дээ. Тэр кофе шоп ч хүүхцэн гээд яг миний насын үеийн нэг хүүхцэн гинэ. Тэгэхээр би бас амар ингээд хэцүү байсан гинэ. Ажил нь сая амруулахгүй тэсэн мөрлөө нэг өдөрт 13 14 цаг өдөр болгон тэгж хийжсэн. Тэгээ угаасаа тэр цагийн мөнгө өгнө гэсэн мөрлөө өдөр болгон тэгж хийлгээл тэр хүүхд нь амарч чадахгүй. Тэгээл 3 сар нэг удаа ингэж өөр ажиллах газар солигдоод байсан гинэ. Тэгээд тэрнээс тэгжсэн чинь би тэрийг ингэж юустай хараад зөөл ингээл юустай хараад 20 насны хүүхэд арбайт хийж аваад ингээ хөгцөн гэвэл эмэгтэй хүн л бодож байгаа хгүй яасан ч гэсэн эрэгтэй хүнээс эмэгтэй хүн якаж аа юу харуугаар өгсөн гинэ. Харуу гэдэг солонгос үг байгаа хгүй. Копигаа аваад тэр. Хана төрсөн мөртлөө хөт юм уу га тий. Харталтан сугал юм байт юм ба шүү дээ. Наргүй байгуулын яг ингэ намсан тав харагд юм байна. Ямар гоё. Хөрхөн газараас тэгээс тий. Тийм цугаад үгүй гоё ярмаар байна. Тэг хоолоор ингэж дараад. Тэгсэн амар халуун байна. Халуун байж байгаа. Зүг эндээс ингэж яашгүй. Зүг юм шиг. Хөөрхөн гарч тий. Нар ингэсэн чи бүр хөөрхөн гарч байгаа юм шиг санагдчих. Миний суудал тэнд байгаа байхгүй. Тийм байна. Амар халуун байна. Буцъя. Энэ цамцын энэ нь амар хөөрхөөс тий. Товчтой. Тийм байсан. Одоо найстай ярьж байгаа юм шиг ингэж гоё бичлэг дараа тий. Найстай ингэж явж байгаа юм шиг. Миний гэлсээс тий. Тэгээ артист бэйкерний ингэж дараа нь тий хаад байсан. Би тэр дарааг бас дагаж байсан. Яагаад гэвэл амар яг өөрийнхөө гэдэг стилтэйс аахгүй юу. Хүн ингэж дагмаар хүн ингэж нүн татмаар тэгээд яг өөрийн гэдэг яг identityтэй стилтэй гадаад дуудаа ингэж байж байгаад ингэж ирээд пейкори талхны салбарнаас ч амар сайн болоод ингэжсэн чи тэнтэд хүүхэд гэсэн чинь бодсон чи 28 билүү 7 билүү тийм насын эрэгтэй хүн байсан бүр заяа. Тэгээ хамгийн чухал юм тэгсний дараа юм байдал аахгүй. Одоо тэг хүчлээ штэ хүн хүүхсний дараа тэрийг яах ёстой вэ? Яагаад энэ хүүхсний тэрийг ингэж гэр бүл нь ингэж тэ ажиллах газар энэ CCTV үг энэ хэд хэдэн цагаас яг тодорхой биш гэсэн тэндээс нь сайн ингэж гаруулгаагүй байхгүй. Open хийгээг байхгүй юу? Тэгээд энэ салбар кофе шоп нь. Тэгээд юу амар асуултаа яагаад
солонгосчуудны миний үеийн насны хүүхдүүд бол бүгдээр амар дурггүй. Тэндээс одоо талах идэхгүй гэсэн маягаар байдалтай байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө би үн тэгээд энэ салбар байх бол гэж бодсон байхгүй юу? Яагаад гэвэл тийм зөндөө асуудалтай юм чи. Гэсэн чи өнөөдөр явж байгаад харсан чи юу вэ? Дээрээс нь би өчтөр эмэргээс явсан байхгүй юу? Мөгдөнгөд байдаг. Яагаад явсан бэ гэвэл тэндээс нэг 3 цаг хичээл сонсохостой байсан. Тэгээ сонсвол дараа нь виз салгад ч юм уу одоо виз визээ салхах үед плюс оноо өгдөг ахгүй юу. Тэгээ тийшээ очиос хичээлээ сонссон ахгүй юу. Сонсож 2 цаг нэг эмэгтэй багш гарч ирээд ингээд яг зүгээр л солонгост амьдрахын тулд яах вэ? Тэгээ солонгост юу болгоомжтой байх хэвээр юу хэвээр юу гэл тийм яа хамгийн сүүлийн нэг цагт бол цагдаа гарч ирээд ингээд бас тийм талаар ярьж байгаа ахгүй юу. Яг тэгээ өөрийнхөө бодлоо амар ярьж байгаа нь амар гоё надад сонирхолтой байсан. Солонгос хууль амар ингээл тэ амар яке. Яагаад гэвэл пиэж хүү ингээд түүнийг алга өгцөн үнэн аль түр одоо хүүхэд ингээд байхгүй болцоо байгаа үед алсын үнэн тэгэж тэр алсын үнд өгч байгаа жил хэдэн жил яах хэвээр гэсэн тэр нь амар зөөл ингээд тэгээд байгаа байхгүй юу. Америкт бол тийм байдаг гинэ. Энэ хүү ингээд одоо хүнийг алаад бариад ирээд ингэж хэдэн жил ингэж нэмэгч байгаа шүү дээ тий. Тэсэн чи барьсан чи тэр өнөө цуцсаад өөр юм хийсэн. Өөр ингэж муу юмнууд тэгвэл одоо 20 жил нэмээд 20 жил нэмээд хэдэн жил гэд 100 хэдэн жил гэдэг тийм юм байдаг аахгүй юу. Бүр 100 хэдэн жил 200 хэдэн жил ингэж өгчдөг. Америкт бол тэгэж болдог. Тэр ингэж нэмэгтэй байдаг. Солонгост бол тийм нэмэгдэг гэдэг нь болоодгүй. Тэгээ жоохон амар ингээл зөөлөө гэж тийм яриад байгаа байхгүй юу. Хүү алчаад хүү өгцөн өнөөд одоо яах юм те. Тэгээ дээрээс нь ариун хугаа машин барах хамгийн муу гэж амар ингээл яриад байгаа байхгүй юу. Тийм юмыг тайлбарж байгаа байхгүй юу. Тэгээ солонгосын жүжигч тэгээ дуучин хүмүүс чи ариун хугаа машин барьж агаад ньюстэй гарч байгаа хүмүүс хэдэн хүмүүс байсан шүү дээ. Энэ хамгийн сүүлд Киможун гэдэг талент байсан байхгүй юу. Дууч ах. Тэр ах жил ахс шоронд орох хэрэгтэй болсон. Өгөө нь бол хамгийн их ариун хугаад ингээд машин баригч хамгийн ихлээд шууд ингээд шоронд оруулдаг байхгүй. Хамгийн ихлээд пойг хамгийн ихлээд торгуулын яалуу хийдэг гинэ. Тэр бас тайлбарлаж байгаа байхгүй. Хамгийн их яасан ч торгуулдаг тэндээс өөрөө зүхтаахгүй яг ингээд зүгээр уушлаараа ингээд тэгвэл тэр мөнгөтэй тий дуучин тийм мөнгөтэй юм биш зүгээр мөнгө төлөөл дуусаа юмыг тэр хүн чинь тэндээсээ өөрөө баригдахгүй гээд сууж байгаа тэр суудлаас хэлж байлоод тэгээ худлаа ярьж бариад тэгж нэмэхтээд жил хагас болсон гэл юм ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм үү. Тэгээ тэр цагт авах гэж би муулж байгаа биш. Ерөө 70 80 насны хүмүүс олвол машин барьж олохгүй гэж бодож байна. Тэр ч одоо амар хүмүүс ярьж байгаа байхгүй юу. 70 насны хүн машин барьж болохгүй гэж. Тэг зүгээр ингэж хүн байвал болно. Тэг ямар ч өвчин байхгүй тийм байвал би бол заавал болохгүй гэх хэвээр болов гэж бодож байгаа байхгүй юу. Тэгсэн чи цагдаа би бол ер нь бол болохгүй гэж бодож байна. Яагаад гэвэл зинээс 70 80 насны үе одоо солонгос амьдралыг ярьж байгаа шүү дээ. 70 80 насны хүмүүс машин барьж байгаа хүмүүс асуудал амар зөндөө гаргадаг гинэ. Бодсноос ер нь зөндөө гарч ирдэг. Тэгээд машинаа өөрөө ингээд акселаа ингээд дараа шаа явуучаад цагтаа ингээд хурж ирсэн чи артлын машин өөрийнхөө ингэж дайрсан гэж зөөрөөд байд. Яасан солонгос чинь газар шишгэн CCTV сайн машин дотор камерчсаа гадуур ингэ CCTV зөндөө байгаа. Тэг шууд хараад мэдчихээн. Тэгсэн чи тэр хүмүүс тэр ингээл 70 насны нэг хүн тэгжсэн гинэ. Үгүй артлын машин намайг ясчаагаад ингээд жоо хөхтийн өгөнд ороод байгаа ингээл. Өөрөө мэдхгүй арашаа явдгаа ингэж гიშгчээ. Тэгэд яагаад ургүй гэвэл тэгэл тэр хүмүүс ингээл яаж агаад юу ч мэдгүй хүнийг алж байгаа байхгүй юу. Тийм одоо мэдрэмж байхгүй болцсон хүмүүс юу зөндөө лаа гэж аахгүй. Мэдгүй аргашаа ингээд дарчих юм уу. Мэдгүй чанга дараад урагшаа явдаг ч юм уу те. Тэр хүмүүснээс олж ингээд өгсөн хүнүүд зөв миний насны 20 10 хэдэн насны хүүхэд юм уу. Тийм хүүхдүүд л аахгүй. Тэр хүүхдүүд тэр хүмүүс өгцөн. Тэгвэл тэрийг одоо яах юм бэ те. Тийм асуулт гарсны дараа яах юм гэж амар хэлж байгаа байхгүй юу. Мөн бэстэй те. Тэрээс сонсоод би бас тийм биш тэгэл. Тэгээд тэрний хууль бас амар зөөлөө. Сайн тийм байна гэх. Тэгээ анх яаж ийм хуультай болсон бэ солонгос хууль гэж мөн үү хууль гэж хэлдэг байна. Японоос олж ингэж хуультай болсон.
Анх ингэж Япон те солонгост орж ирээд бүх юм хийжсэн шүү дээ. Японоос хуул гэдэг юм анх ингэж хийлжсэн. Юу гэл амар зөндөө байсан. Сонирхолтой байсан. 3 цаг сураад. Тэг яасан ч харин угаа бити байшаа бариараа гэл. Барьж болохгүй шүү. Тийм байсан.